Нийтийн тээврийн үйлчлэгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан олон шинэ ажил санаачлан хэрэгжүүлдэг. Зорчигч тээвэр 2 орон нутгийн өмчит аж ахуйд тооцоолт үйлдвэрийн газрын хамт олон ашиглалтын хугацаа дууссан автобусаар засаж янзлан явуулын бэлтгэх газар болгон ашиглаж буй нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. За манай байгууллага бол зорчигч тээвэр 2 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газар нийтийн тээврийн бодлогын газартаа байгуулсан нийтийн тээврийн үйлчлэгээ үзүүлэх гэрээний дагуу Улаанбаатар хотын иргэдэд өдөрт ажлын өдөр 144 автобус, 287 жолооч нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчлэгийг үзүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын төвжирлээс шалтгаалan эцсийн цэгүүдэд бие засах газар хүрэлцээ муутай явуулсан жолооч нар маань ажил үргээ хэвэн явуулах байдал бас хүндрэл үүсч үйлчлэгээний чанарт бас нөлөөлж байгаа. Энэ байдлыг бас бид анзаарч харж газрын захирал их төрийн санаачлахаар бас их хаан бугуй компанитай хамтарч одоо энэ явуулын бие засах газрын асуудлыг шийдэж нэвтрүүлснээрээ бас энэ жолооч нар маань ажил үргээ хэвэн явуулах, эрүүл ахуйн асуудал болон одоо үйлчлэгээний чанар сайжрахад бас сайн нөлөө олсон үзүүлж байна. За би нийтийн тээврийн салбарт яг энэ зорчигч тээвэр 2 гэсэн компанид ороод одоо 10 жил болж байна. Нойлын автобусны жолооч ирээд одоо бол жил болох гэж байна. Шугамд явж байгаа жолооч нарт ер нь өхөд бол нойлын асуудлууд аягүй их толгомцсон асуудал байдаг. Тэгээ энэ дээр бол манай захирлын санаачилсан энэ нойлын автобус бол аягүй их эрэлт хэрэгцээ те. А бид нар бол тусалтын журмаар бол гарч үзсэн. Тэгэхэд бол иргэд бол аягүй их сэтгэл хангамж аягүй их өндөр байсан. Дээрээс нь бас нийтийн тээврийн энэ үйлчлэгийн дэвж жолооч нар хүртэл аягүй сэтгэл хангамж өндөртэй байсан. Яг бол манайхан чинь GS25 CU гэсэн нойлууд л бидэд үйлчлдэг шүү дээ. Одоохондоо бол тариф нь бол 1000 төгрөг гэж байгаа. Яг тэгвэл энэ чинь нөгөө цэвэрлэгээ үйлчлэгээ болон дээрээс нь бас нөгөө бүх юм бид чинь автоматар нөгөө цахилгаанаар энэ төр шийдэгдэж байдаг. Тэгээ явуулах гэдэг утгаараа бол тариф мань тийм байдаг. А тарифн дээр бол хүмүүс бол тийм эргэлзсэн тэнэгэлзсэн юм бол байхгүй. Ерөнхийдөө яг боломжийн гэдгийг бол ихэд бол маш өндөр хүлээж авчилээ. Манай энэ явуулын бие засах газар маань бол өөрийн компани жолооч нарын бас хэрэгцээтэй газар эцсийн буудал цэгүүд дээр очиж бас жолооч нартай үйлчилж байгаа. Эрэгтэй бие засах газар босоо эзсэх болон за ингээд эмхтэй нойлуудын суултуртай гар угаах тосгоор болон ингээд гар харивдах савн шампунь ингээд байж байгаа. Мөн энэ бас байгууллагын дэлгэцээр дамжуулан байгууллагын мэдээллийг бас иргэдэд хүргэх зорилготой бас ингээд явуулж байгаа. Энийгээр дамжуулж бас бусад аж ахуйн нэгжүүд манайхаар зар сурталчилгаа өөрийн компанийг сурталчлах үйл ажиллагааг бас явуулах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр бас энэ явуулын бие засах газар маань бас дөрвөн улирлд бас ажиллах боломжтой байдлаар бид нар бас техникийн шийдлийг гаргаж өгсөн. Тэгэхээр одоо жилийн дөрвөн улирлын аль ч цагт бас явуулын байдлаар эцсийн цэгүүдээр очиж жолооч нартай болон иргэдэд бусад компани тээврийн жолооч нартай бас үйлчлэх боломжийг бас нээж өгч байгаа. Бохирын асуудлыг бол одоо бид нар энэ хойноо ингээд танк байрлуулсан байгаа. За ингээд бохир дүүрхээр бол хөдөлгөөнт байдлаар ирээд бааз дээрээ соруулаад бохироо асгачаа буцаагаад үйлчлэгээндээ гарахын боломжтой байна. Энэ явуулын бие засах газрын маань хотын тодорхой цэгүүдэд бас зогсоолын асуудлын шийдэд өгчвөл бас илүү олон хүнд бас хүрж хүмүүсийн хэрэгцээ болон шаардлагад нийцүүлсэн үйлчлэгээ явуулахад бас илүү төхөмтэй болох юм аа. Татвар төлөгчний мөнгийг хэмнэн өөрсдөө багч гисэн дотоод зарлаа нөхөх боломж бүрдүүлж ажил олгож буй инхтүр захиралтай зорчигч тээвэр 2 орон нутгийн өмчит аж ахуй тооцоолт үйлдвэрийн газрын хамт олонд улам их амжилт хүсье.